За энэ байшингийн хүрээг далдлах талаар бичлэг оруулъя. За манайд ингэж хийгээ явж байна. За байшингийнхаа хүрээг хэрхэн хамгаалах вэ гэхээр зовууд ийм хүрээ төмрүүд бол байгаа. Дээрээ углагдаад орчдөг. Байшингийн хүрээ модыг ер нь бол хамгаалдаг гэсэн үг. За энэний өргөн нь 18 см байгаа. За 15-аас 18 см-ийн хооронд л хөвчлэн байд юм дөө энэ. Урт нь 2 м-ийн урттай ч байгаа, 1.50 м урттай ч байгаа. Үйлдвэрлэгчээс шалтгаалаад янз янз. Хийхдээ ер нь л 18 л үүдээ. Тэгээ зарим нь бол яг 15 таач бас байгаа. Одоо манай энэ хийж байгаа барилгын хувьд гэх юм бол байшингийн дээврийн хүрээ маань 30 см өргөнтэй. Дээрээс нь пүрүүс, дээврийн төмөр эдгээр нийлээд 37 см болж байгаа. Тэгээ энийг хийхээр багдаад байгаа учраас одоо ингэж өөрсдөө нуглуулад хийлгэсэн гэсэн үг. Яг ийм чулуутай лист бол гадуур нэлээд олон газар зарагдаж байгаа. Мөн адил ингэж нугалдаг газрууд 100%-аар зөндөө баг. Бид нар тэгэхээр нөгөө нэг дээврийнхаа өргөнд нь тааруулаад ийм өргөн шинээр нуглуулж хийж байна гэсэн. Энийг хийхээр багдаад байгаа шүү дээ. Тэгээ нуглуулахдаа нэг юмыг анхаарах хэрэгтэй. Энэ нэг хэсгийг доотлын хэсгээ ингээд эмхэрдээд нугалчих юм бол илүү юм биштэй намираад байхгүй энэ гайг болчихно гэсэн. Ерөнхий хийцлийн хувьд бол ингээ харах юм бол адилхан байгаа тий. Гэхдээ өргөнөөр нуглуулсан гэсэн үг байхгүй. Тэгээ энийхээ доор мэдээж софидо хийцэн байгаа. Аль болох дээвэр маань модон хийцлэл, модон хэсэг гарахгүй байгаа л зүгээр. Яагаад тэгэхээр мод маань байгалийн жамаар илэгдэлд маш амархан орж байгаа. Норн тэгээ будлаа гэхэд 2 жилийн дараа буцаал халцарч ийн гэсэн. Тэгээ за тэгээ хэдүүлээ энийг яаж хийж гин гэдгийг харцгаая те. За түрүүний ярьсан төмөр маань одоо ингэ хийгдэж явж байна. За яаж хийгдэх нь л харцчээ. Дээврийн төмөрнийхөө доогуур шургуулад зөрүүлээд ингээл ширвтчих. За гурвалжин талын хүрээг болохоор энэ шиг юм деканыхаа доор бол хийхгүй, дээр нь тавьдаг байна. Тэгжээж энэ пүрүүс энэ төр нэг ил гараад байгаа хэсгүүд нуугдна гэсэн. Баги төр зур ингээ дээр нь тавьдаа. Зүгээр хийж авч зүгээр дээр нь тавьдаа. Бичлэг алт хийгээд дараа тухтай. Зүгээр тэгэл тавьчих. За. Яг энэ шиг ингэж хийгдэн гэсэн. Ингэж дээр нь тавьдаа. Ингэжээж нөгөө нэг оспиг нь юу идэрч харагдахгүй болчих. Хажуу талаас нь пүрүүс нь язаахгүй. Ингээд тавьчих юм шүү дээ. За болцсон. Авж байгаа та янзлчихгүй доотлоо. Энэ нөгөө хүрээгээ илүү гаргаснаас нь болоод дахиад тайрж ийн гэж тийм. Одоо энэ шиг ингээд төмөрөө битгий илүү гаргаад экрээ за тохиолдолд хүрээтэйгээ тэнцвүүлээд тайрчаарай. Тэгэх юм бол дараа нь хүрээгээ ихт намраа гэсэн. Одоо энийг ч гэсэн ингээд дээр нь ингээд тавих нь шүү дээ. Одоо хүрээ төмөрөө дотор нь биш дээр нь тавина. За энэ софидны тухай дахиад нэг арчтай юм л уул нь өмнөх рeel дээр зөндөө ярьцсан л да. Тэрийг үзэх юм бол бүр аягүй сайн тайлбарлагдсан баг. Софид өөрөө юм нөхтэй байдаг. Тэгэхээр энүүгээр агаар сэлгэлт үсгээд дээвэр дээр үсчээд цамталтыг багасгаж байгаа. Дээвэр маань өөрөө агаар сэлгэлттэй байх юм бол цамталт нь баг үсэхгүй гэсэн үг байхгүй. Энийг хүмүүс бас аягүй хаан зард ингээ асуугаад л росторик дээр байгаа шүү. За. Өөр дэлгэрэнгүй үзэх юм бол өмнөх рeel дээр байгаа. За тэгээ манайх байшингийн дээвэр засвар болон байшингийн дээврийн шинээр их үйлчлэгийг бол үзүүлдэг байгаа. Манайх нэр материал бол зардаггүй шүү. Хүмүүс аяг материал нь ямар үнэтэй хаана очиж уулзах вэ гэдэг. Манайх материал бол зарахгүй. Зөвхөн угсралтыг хийдэг байгаа. Байшингийн дээврийн засвар болон бүтэн дээврийг тэр чигтэн зохицоор нь хийж үйлчилж байгаа шүү.